Хичээлийн тохиргоо хийх зааврыг хүргэж байна. За хичээлийн тохиргоо хийхээс өмнө анхаарах зүйл маань хичээл дотор байгаа багшийн заах хичээлийг бол зайлшгүй татсан байх шаардлагатай шүү. За тэрний дараа хичээлийн тохиргоогоо хийж эхэлнэ гэсэн үг. За хичээл дотор хичээлийн тохиргоо гэж ороод за тохиргоо гэд орчингууд тохиргоогоо бүлэг болгон дээр хийж өгдөг. За хичээл болгоноороо бүлэг болгон дээрээ хийн. За тэгэхээр эхний ээлжинд бол хөтөлбөрийн төвшингээ сонгоно. За дараа нь ангиа сонгоод за мэдээж дараа нь бол бүлгээ сонгож байгаа. За тэрний дараа нэмэх гэдэг товчлуур дээрээ дарахаар үндсэн бүлэг, дэд бүлэг гэсэн хоёр сонголт маань гараад ирнэ. За үндсэн бүлэг бол мэдээж ойлгомжтой үндсэнгээрээ үзэх хичээлүүдэд тохируулж өгнө гэсэн. За ингээ англи хэл заавал гэдэг хичээлийг сонгочлоо те. Тэнгүүд доод талд нь удирлаа чеклэх хэсэг маань гараад ирнэ. За дөрвөн удирал энэ тохиргоогоор явах бол дөрвөн удирлаа чеклэх нь шүү дээ. За тэгээд доор нь болохоор багшаа сонгоод за тэгээд мэдээж хадгалах гэдэг товчлуураа дарахаар таны өсгсөн тохиргоо энэ чагсаалт хэсэг дээрээ ороод ирнэ гэсэн. За үндсэн бүлэг бол ингээд тохируулж байна. За дэд бүлэг тохиолдолд за дэд бүлэг тохиолдолд 2 багш сонгоно гэсэн үг. За 2 багш сонгох талбар гараад ирнэ. Дэд бүлэг 1, дэд бүлэг 2-т нь хэн багш орох юм бэ гэд. За мэдээж удирдаа чеклэх хэсгүүд маань байгаа. Тэгээд хадгалах товчлуураа дараад болоо гэсэн үг. За ингэж хичээлийнхээ тохиргоог бүлэг болгон дээрээ нэг бүрчлэн хийнэ гэсэн үг шүү. За анхаарал тавьсанд баярлалаа.